Баруун 3 аймагт шүлгийн өвчнөд холбоотойгоор аймаг сумын наадмуудыг хойшлуулад байгаа бол энэ амралтын өдөр товлогдсон Даншиг наадамд хурдан морины уралдааны зохион байгуулахгүй байхаар болжээ. Харин бусад товлогдсон арга хэмжээнүүд хэвээр өргөжлөн гэдгийг мэдэгджээ. Монголчуудын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүрээ цам Даншиг наадмыг энэ жил 12 дахь удаага зохион байгуулах гэж байна. Наадмын хүрээнд үндэсний бүхий барилдаан, сур харва, шагаан харва, сээр шалгах тэмцээн, лам нарын номын мэтгэлцийн зэрэг уламжлалт арга хэмжээнд болохоос гадна жижигдэн үйлдвэрлэл эрхлэгчдийн үсгэлэн худалдаа, нийслэлийн түүхийг олон нийтэд таниулах, гар зургийн үсгэлэн, цам харих ёслол, очирваан бурхны тахилгын зан үйл зэрэг соёл шашны онцлог арга хэмжээнд болох юм байна. Өмнө нь зарлагдсан байснаас өөрчлөгдсөн нэг асуудал нийслэлийн онцгой комиссийн шийдвэр гарч одоо хурдан морины уралдаан, за мөн одоо жороо морины уралдаан, за морьт харвааны уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн байсныг бас хассан байгаа гэдгийг одоо ялангуяа наадамчин олон хурдан морь сонирхогч иргэдтэй одоо бас мэдээлэл өгөхгүй бол ойлголтын зөрүү гарах хэрэгсэл байх вэ гэж бас болгоомжлж байгаа. Мөн 6 дугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд тус наадмын хаалтын арга хэмжээ болон уг арга хэмжээг соёл эрдэнэ хамтлагийн 55 жилийн ойд тоглолттой хамтхан зохион байгуулах юм байна. Үе үеийн олон сайхан чадварлаг уран бүтээлчдийнхээ хамт соёл эрдэнэ хамтлагийн тэртех 1971 оноос хойш өнөөдрийг хүртэл ишгэлсээр ирсэн олон сайхан уран бүтээлүүдийг үзэгч түмэндээ одоо төв талбай дээр бид нар хүргэхээр одоо бэлдэж байгаа. Наадмын үндэсний бүх сур харва, шагаан харва гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдана. Үндэсний бүхийн барилдаанд 256 бүх зодоглох бөгөөд өнөөдрийн байдлаар 160 гаруй бүх бүртгүүлжээ. Мөн сур харвааны төрөлд 120 гаруй харваач оролцохоор бүртгүүлээд байгаа бол шагаан харвааны төрөлд 40 багийн 500 харваач оролцож цэцбэргнээ сорих юм байна.